Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар би та бүхэнд Швед улсад болж өнгөрсөн нэг маш аимшигтай, харамсалтай хэргийн түүхийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ярих зүйл нэлээд ихтэй, бас бодох зүйл ч гэсэн нэлээд ихтэй дугаар болох бах. Ингээд хэдүүлээ гол яриа руугаа шууд орцгоё. 2008 оны 3 сарын 17-ны орой 22 настай Эмма Юнгестик гэх эмэгтэй, 3 настай Макс, 1 нас хагастай Сага гэд хоёр хүүхдийнхээ хамт гэртээ нам тайван энгийн л нэг оройг өнгөрүүлж исэн. За ээжиг нь бол үүнээс хойш Эмма гэд хилээд явжээ. За Эмма бол оройн хоолоо бэлдээд өөрийнх нь Torn Helberg гэх найз залууга ажлаасаа ирэхийг нь хүлээж исэн. За найз залуу гэхээр та бүхэн гайхаж иж магадгүй. Эмма болохоор хоёр хүүхдийнхээ аваас нь салаад тэгээд Torn гэд залуутай хамт амьдарч исэн юм байна. За тэгээ Эмма хоол хийж явах үеэрээ Катарина гэд эгчтэйгээ онлайнаар чатлаад байжсэн. Тэр хоёр болохоор хоорондоо удахгүй болох гэж байгаа ээж аав хоёрынх нь хормын ойн талаар бичилцэж байжгаад орой 19 цаг 7 минутанд гинэт холбоо тасарсан. За Эммагаас ерөөсө хариу ирэхгүй биччихсэн өгүүлбэр дундаасаа гинэт л чимээгүй алга болсон. Катарина хэдэн минут хүлээж агаад сүүлдээ жоохон сонир санагдаад бүх зүйл зүгээр үү гэд бичсэн чинь хариу байхгүй. Тэгэхээр нь Эмма руу хэдэн удаа залгасан чинь ерөөсө утсаа авахгүй, дуудлах нь дуут мессеж рүүгээ холбогдоод байсан. За тэгээ ямар нэг зүйл буруугаар иргсэн юм шиг санагдаад Эммагийн нөгөө найз залуу Torn гэд тэр залуу руу шууд залгасан. За тэгсэн чинь Torn болохоор яг гэрлүүгээ харж ийн гэд хичээг нь түр тайвшруулаад Эмма магадгүй уцаа цэнэглэж орхичоод хүүхдүүдтэйгээ завгүй байгаа хаа гэж хэлсэн. За тэгээ нөгөөх чинь гэртээ яваад очисон чинь урд хаалх нь онгорхой. За ер нь тэд нар бол хизээж ингээд хаалхаа онгорхой орхидог айл энэ төрөөсөө биш. За тэгээ явж оронгуудаа Эмма болон хүүхдүүдийн нэрийг дуудаж эхэлсэн. Тэгсэн чинь хинч хариу дуграагүй. Гэр нь нам гүн байсан байна. Явж орсон даруйдаа гэр орн нь маш тийм эмх замбраагүй болсон байгааг тэр бол анзаарсан. За эхэндээ яг хүүхдүүд тоглож гүйлдээд гэр орны хамаг юм бэснүүлсэн байхтай гэж бодоод цаашаа яваад харсан чинь өрөөний буланд Эмма шалан дээр хөвтчихсэн. За Эммаг бараг танигдахааргүй болтол нь зэрэмдгэлцэн байсан. Torn бүр шоконд орсон. Тэгээ хүүхдүүдэд бас санаан зовоод бас л шалгаж үзэхээр болоод хоёр давхарлуу дээшээ гарсан. За ингээ харсан зүйл нь бол хэний ч санаанд багтахааргүй аимшигтай дүр зураг байсан. Макс, Сага хоёр бол цуснд будагдсан байдалтай. Толгой тэгээ царай нь бол бүр хүн харахын аргагүй аимшигтай болцсон хөвтөжсэн. Ингээд ийм нэг 3 хүнийг хайр найргүй цуснд нь хутгацсан, хинч сонсоод цочирдохгүй байхын аргагүй хэргийг цаашид гүнзгий ойлгохын тулд эхлээд хэдүүлээ Эммагийн талаар дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болно. Эмма Юнгестик 1985 оны 2 сарын 16-нд Шведийн нийслэл Стокгольм хотод төрсөн. Яг л бусдын адил ээлж ирийн амьдралтай. Тэгээд том болоод гэр бүлтэй болж даруухан амьдрах нь бол түүний хувьд хангалттай санагддаг байсан. Яг л энэ хүслийнхэн дагуу 2004 онд 19 настайдаа ахлах ангитаа үерхэж хайрлсан Николас гэд залуутайгаа гэрлээд ирээдүгөө бүтээх анхны алхмаа эхлүүлж исэн юм байна. За удаагүй тэдний анхны хүү Макс нь 2005 онд төрсөн. Хуурц тэгээ сэргэлэнүүдтэй жоохон хуваал тэдний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр энэ хосын амьдрал элбэг хангалуун байгаагүй ч гэсэн Макс хорвоод мэдлснээс хойш илүү их аз жаргалтай болцгоосон. За ингэж байжгаад жил хагасын дараа Сага мэдлсэн. Ингээд ам буйл дөрүүлээ болж хөөхөн хүү охин хоёрын эцэг их болсон ч гэсэн хосуудын харилцаа ол хэцүүдэж эхэлсэн. Нас залуу хүмүүс ер нь бол ингээд өдөр алган хэрүүл маргаан хийж ойрхон хоёр төрсөн Эммагийн хувьд ч гэсэн бие сэтгэлээрээ ядарч
хоорондын зөрчил нь улам бүр нэмэгдэх болсон. За тэгээд сага төрсний дараахан тэд бол тустай амьдрах шийдвэр гаргасан. Гэхдээ зүгээр тэгээд эв дүүтэй одоо тэр хоёр бол салаагүй, харин ч бүр эсрэгээрээ хүүхдээ асран хамгаалах эрх, хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болоод олон ч удаа шүүгтэлцээ дамжсан. Нэг удаа Николас Эмматай эргэж нийлмээр байгаа гэдгээ хэлэхэд бол Эмма аль хэдийнэ сэтгэлээ одоо татаж авсан гэдгийг ойлгуулсан. За тэгээд ч хүүхдүүдээ өөр дээрээ байлгаж шинэ амьдрал эхлүүлэхийн тулд өөр хот руу нүүх шийдвэр гаргасан. За тэгээд тэр бол Арбога гэдэг нэртэй хотыг одоо сонгосон юм байна. За тухайн хот нь Стокгольмоос ойролцоогоор 150 км орчим зайтай, 11,000 орчим хүн амтай, жижигхэн тийм нам гүм хот байдаг юм байна. Тэгээд тэр хотод хүмүүс болохоор амар амгалан амьдрахын тулд зорж очиж амьдардаг тийм нэг хот гэдгээр нь хүмүүс одоо сайн мэддэг юм бэлээ. Гэхдээ харамсалтай нь энэ ойлголт удалгүй өөрчлөгдсөн байгаа. Арбогад Эмма нүүж очисныхоо дараа Торн Хелберг гэдэг нэг энгийн сайхан сэтгэлтэй хөдөлмөрч залуутай танилцсан. За тэр хоёр бол анх онлайнаар танилцаад удаагүй тэгээд бие биедээ татагдсан. Эхэндээ Эмма одоо өмнөх харилцаанаасаа 2 хүүхэдтэй гэдгийг Торн зөвшөөрөхгүй байх вэ гэж санаа зовж исэн. За тэгсэн чинь Торн бол тэрийг нь огт тоогоогүй. Эммаг болон одоо түүний 2 хүүхдийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Түүний хувьд Эмма болон 2 хүүхэд нь үргэлж одоо хүсдэг байсан гэр бүл шиг санагдсан байна. Анхны саруудаа тэр бол Макс, Сага хоёрыг яг л одоо өөрийн хүүхдүүд шиг халамжилдаг байсан. Хүүхдүүд ч гэсэн хурдан түүнд дасч хайртай болсон. За олон жилийн дараа анх удаа Эмма зөв хүнээ олсон юм шүү гэж дотроо одоо бодож эхэлсэн байна. Ингээд энэ хоёрын харилцаа бол Эммагийн салтаас 1 жилийн дараа эхэлсэн юм байна. Бүх зүйл бол маш хурдтай өрнөж тэд бол салж чадахгүй гэдгийг ойлгосон. За ердөө 2 сарын дотор гэхэд тэд бол хамтдаа нэг байшин аваад ирээдүгээ төлөвлөж эхэлсэн. Ингээд тэр хоёр хурмаа 2008 оны 100 хийхээр төлөвлөсөн байсан. Бүх зүйл үнэхээр шин, за тэгээ сайхан амьдрал эхэлнэ гэдгийг илтгэжсэн. Харамсалтай нь 2008 оны 3 сарын тэр өвлийн орой Торн ажилласаа гэртээ ирэхэд нь одоо энэ бүх мөрөөдөл аимшигтайгаар нурж унсан. Гэртээ тэр бол явж ороход гэр бүлийнх нь бүх гишүүн төсөөлөхөөс ч тийм амар зүйлд өртөж үгүй болсонтэй одоо нүүр тулсан байгаа. Шоконд ороод яхаа мэдэхгүй балмагдчихсэн ч гэсэн тэр бол цаг алдалгүй түргэн төслөмж рүү залгсан. Түргэнийхэн ирэх үеэр гэхдээ Эмма, Макс, Сага 3 бол гуруула амьд байсан. За маш хүнд гэртэл авсан мөртлөө гуруула одоо амьсгаатай байсан юм байна. Ингээ яаралтай тэднийг бол эмнэлэгт хүргэж эрчим тэмчилгээний тасагт хэвтүүлсэн. За эмчнэр бол Торнд хандаж энэ гуруула амьд үлдэх магадлал одоо маш бага. Амьд гарлаа ч гэсэн насан туршдаа гэмтэлтэй үлдэх магадлалтай гэдгийг бол хэлсэн. За тэгээд эмчнэр 3 хүний амийг аврах гэж хамаг хүчээ дайчилж авах үеэр бол мөрдөгчөд тэр гэрт яг юу болж өнгөрснийг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн. Хэргийн газрыг наривчлан шалгаж тайлбарлах аргагүй олон ч зүйлүүд эхнээсээ ундарч эхэлсэн. За гэрлүү нь болохоор хүчээр нэвтэрсэн уул мөр ерөөсөө байхгүй. Гэрт нь бол өөр одоо хин нэгний цусны уул мөр байхгүй. Гэрийг нь хин нэгэн итгээд тонож дээрэмтгэхээр орсон гэх шинж тэмдэг байгаагүй. За мөрдөгчдөд тодорхой байсан зүйл нь юу вэ гэхээр энэ халдлага бол дээрэм огтоосоо биш. За учир нь юу гэсэн чинь тухайн байшин доторх одоо үнэтэй цайтай гэхээр зөвлөдөөс нь юу ч алга болоогүй байсан. Бүгд яг одоо байрандаа юу ч оролдоогүй байдалтай байсан. За энэ нь юуг харуулж ийн гэхээр гэмт хэрэгтэн тодорхой нэг зориг өртлөөд тэдний байшинд нь явж очсон гэдгийг нь харуулж исэн. За цагдаа нарын дүгнэлтээр бол энэ нь маш хувийн шинжтэй, маш их уурсаж, өш хонзон сансан хүний үйлдэл шиг харагдчихсан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг гэх зүйл хэргийн газраас олдоогүй ч гэсэн хүнд төмөр за эсвэл алхахтай төстэй зүйл ашигласан байх гэж таамагласан. Тухайн дайрсан хүн Эммаг болон хүүхдүүдийг олон удаа хүчтэй зөхөж ерөөсөө л одоо ална гэсэн гол зорилготой байсан. За Эмма болон хүүхдүүдийн амийг аврахын тулд хамаг чадлаараа ажиллаж исэн түргэн тусламжийн хүмүүс санаандгүй байдлаар хэргийн газрыг бүхэл
амьдралд нь бараг сүйтгэж гисэн байсан. За энэ нь бол мөрдөн шалгах ажиллагааг баг зэрэг удаашруулсан ч гэсэн хүний амь аврах гэдэг нь бол тэдний хувьд хамгийн чухал байсан. Гэмт хэргийн газар цагдаа нар нарийн хэмжээлт шинжилгээ хийж дууссан ч гэсэн харамсалтай нь ямар ч одоо ач холбогдолтой уул мөр олж чадаагүй гэр бүлээс өөр хин нэгний хурууны хээ үүс гэд бүр юу ч байгаагүй. Тийм учраас мөрдөгчид энэ хэргийг тэдний танил хүн нь хийсэн байж магадгүй гэж тамаглаж эхэлсэн. Тэгээ мэдээж хамгийн ихний сэжигтэн нь Thorn Helberg байсан. Тэр бол 19 цаг 20 минутанд яаралтай тусламж руу залгсан. За Эмма бол хичээнхээ мессежэнд 19 цаг 7 минутаас хойш хариу өгөх болсон. Тэгэхээр энэ хооронд ердөө л одоо 13 минутын зөв рүү гарч ийн гэсэн үг. Цагдаа нарын таамагласнаар бол одоо ийм аимшигтай гэмт хэргийг ийм богинохон хугацаанд үйлдээд мөр үлдээхгүйгээр зүхтах боломж зөвхөн гэр бүлийн ч юм уу эсвэл одоо өдөр тутмын хэв маяг цагийн хуваарийг нь сайн мэддэг гэрлүү чөлөөтэй орж гарах боломжтой маш их уш хонзон сансан хүнд л байх боломжтой гэж үзсэн. За Thorn гэх залуутай хамт ажилладаг хүмүүс нь түүнийг бол тэр өдөр бүтэн цагаар ажиллаад харсан гэдгийг бол хэлсэн. За тэрнээс гадна Thorn ажиллаад хараад гэрлөөгөө харах замд нь байдаг хид хідэн хяналтын камеруудад одоо яах аргагүй гэрлүүгээ явж байгаа гэдг нь бичигдсэн байсан. За тэгэхээр яг гэмт хэрэг гарсан 19 цаг 7 минутаас 19 цаг 18 минутын хооронд Thorn гэрлүүгээ харж явсан. За харин 19 цаг 20 минутын үед бол гэртээ очиж яаралтай түргэн тусламж руу залгсан гэдэг нь бол тогтоогдсон. Ингээд Thorn ямар ч тач сэжигтний тооноос хасагдсан. Цагдаа нарын үзснээр бол Thorn гэрлүүгээ харж авах үеэрээ аль нэг цаг мөчид одоо гэмт хэрэгтэнтэй таарсан байх маш өндөр магадлалтай байсан. За дараагийн сэжигтэн болохоор Эммагийн экс нөхөр Nicholas байсан. Хэргийн шалтгаан нь нэлээд хувийн шинжтэй байсан. Тэгээд ч гэрээс нь одоо юу ч алга болоогүй гэх мэт энэ зүйлүүдээс нь харахад бол нэг тийм одоо хувийн уш хонзонгийн шинжтэй тэгээд ч ер нь салхтаа нэлээд одоо маргаантай салсан болохоор гэмт хэрэгтэн байж магадгүй гэж үзсэн. Тэгсэн чинь урд нь Эмма бүр Nicholas-ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж өргөдөл хүртэл одоо гаргаж исэн удаатай юм байна. Тэгэхээр бүр ч их сэжиг төрүүлж исэн. Гэхдээ мөрдөн шалгалтын үеэр Nicholas яг хэрэг гарах үеэр өөр хотод байсан гэдэг нь бол нотлогдсон. Тийм болохоор тэрийг ч гэсэн сэжигтний тооноос хассан юм байна. Тэрнээс гадна Thorn цагдаа нарт Emma Nicholas хоёр асуудлаа аль хэдийн шийдчихсэн. Тэр хоёрын дунд бол маргаантай зүйл одоо байхгүй. Тэгээд ч тэр хүн өөрийнхөө хүүхдүүдэд ийм зүйл хийх хүн биш гэж бодож гинэ гэж хэлсэн юм байна. За тэгээд цагдаа нар Эмматай ойр байсан олон хүн найз нөхөд гэр бүл хөршүүттэнд бас ярилцсан. За тэдний гол зорилго нь бол Эммаг ямар нэг шалтгаанаар үзий яддаг ч юм уу уш хонзон сансан хүн байгаа эсхийг олж мэдэх явдал байсан. За гэхдээ бүгд л нэг ижил зүйлийг ярьж исэн. Эммад үнэхээр дайсан гээд ах хүн байхгүй. Хинд ч тэр муу юм хийдэггүй. Хин нэгэн хорлохоор зүйл хийх хүн бишээ гэж ярьж исэн. За нэр дурдагдсан ганц хүн нь Nicholas байсан ч гэсэн түүнийг бол цагдаа нар аль хэдийнэ одоо шалгаад гин буруугүй гэдгийг нь мэдчихсэн байсан. За ингээд цагдаа нарт ямар нэг уулмөр үлдээгүй. За тэгээ байж итл нэг маш хэцүү зүйл болсон. Цагдаа дээр Thorn мэдүүлэг өгснөөхөө дараа гүн цочирдсан байдалтай машинч жолоодох чадваргүй байсан болохоор Эммагийн аав нь бол түүнийг тосч аваад хүргэж өгөхөөр болсон. За тэгээ машинд суусан цагаасаа хойш юу ч ярихгүй дууга хурааж нөгөө хадам аав нь ч гэсэн уур амьсгал хүнд байсан болохоор юу ч бас ярьж чадахгүй. Амхандаа одоо тухайн уур амьсгалыг дээрдүүлэх гээд дуу сонсоод явъя гээд радиогоо асаасан чинь яг мэдээний цаг дээр таарад тэгээд Эмма руу очих гээд эмнэлэг рүү явж явах замд нь орон нутгийн мэдээллийн агентлаг хамгийн аимшигтай мэдээг ярьж таарсан. Радиогийн хөтлөгч тухайн гарсан гэмт хэргийн талаар бас Эмма болон хүүхдүүдийн талаар хот даяараа цочирдсан тухай яриад Макс Сага хоёр ердөө хэдхэн минутын өмнө шархаа даалгүй нас барсан талаар дуулгасан баг. Ингээд Эммагийн аав Thorn хоёр бол уйлж эхэлсэн. За энэ хүмүүсийн хувь хорвоо дэлхий нурж ирсэн юм шиг аимшигтай байх нь ойлгомжтой. Маш харамсалтай ингээд дөнгөж 3 настай за бас 1 нас хагастай жоохон хүүхдүүд хин нэгэн солиотын гарт ингээд амиа алдсанд бол итгэхийн аргагүй байсан. За ердөө хэдхэн хоногийн өмнө энэ хоёр жоохон гэмгүй хүүхдүүд гэртээ тоглож, нээлдэж хин ч ийм гашуун зүйл болчихно гэж төсөөлөөгүй. За энэ хэрэг гарсны дараа Арбога хот бол тэр аяараа сандарч тэр хэрээрээ цагдаа нарт
урд өмнө нь тулгарч байгаагүй их дарамт боловцсон. Цагдаа нар ч гэсэн мухардалд орж хаанаас яаж эхлэхээ, бас ямар улмөр дагах ёстойгоо ч гэсэн мэдхээ болсон. За тэгээд хэрэгт оролцоогүй гэдэг нь аль хэдийнэ нотлогдсон байсан ч гэсэн тэд бол мөрдөн шалгалтаа Николас дээр төвлөрүүлэхээр шийдсэн. Урд нь дурдсанчлан Николас бол хэрэг гарах үед өөр хотод байсан болохоор уг нь бол буруутай байх ямар ч боломжгүй. За гисэн эдэж цагдаа нар дахиж байцаахын тулд баривчилсан. Хоёр хүүхдээ дөнгөж алдсан Николасын хувьд бол сэтгэл зүйн байдал нь маш хүнд байдалтай. Асуулт болгонд дутууд улмыг хариулж, бие нь байнга чичирч бас уйлж бодол санаа нь тогтворгүй. Урд нь бол цагдаа нартай уулзчихснаас ч илүү хүнд байдалтай харагдчихсан. За ингээ удалгүй цагдаа нар бол Николас гэх хүнээс бол хэрэгтэй холбоотой өөрсдөнд нь хэрэг болох ямар ч мэдээлэл авч чадахгүй нь тодорхой байна гэж бол үздсэн. За тэд бол бүх зүйлсийг ахиж наривчлан шалгаж хоёр дахь удаага үнэхээр Николас өөр хотод байсан гэдгийг нь баталгаажуулсан. Тэгээд дахиж суллаж явуулаад ахаад мухардалд орсон. Мөрдөгчд чиглэлээ хааш нь чиглүүлэхээ сүүлдээ бүр мэдхээ болж олон нийт болон хэвлэл мэдээллийнхний дарамт өдөр бүр нэмэгцээр байсан. За тэдний хувьд бол сүүлчийн найдвар нь Эмма байсан. Эмма Комносоос ирээд юу болсныг санахгүй байх өндөр магадaltaй ч гэсэн юу ярих нь гэдэг нь бол маш чухал байсан. Ингээд Эммаг эмчилж байгаа эмч нар цагдаа нарт бодиттой мэдээлэл өгч Эмма амьд гарч Комносоос ирсэн ч гэсэн биеийн зарим хэсэг нь саажалттай, хэл ярианы бэрхшээлтэй, эсвэл оюун санааны хувьд эрүүл бус болсон байх маш өндөр магадaltaй гэж хэлсэн. Яагаад гэхээр Эмма толгойдоо ноцтой гэмтэл авсан болохоор бараг л юу ч санахгүй байхаа гэж бүгдийг нь бол үннээр нь хэлсэн ба. За тэгээд Эмма гэмлэгт хүргэсэн өдрөөс эхлээд түүнийг болон хүүхдүүдийг нь хамгаалах цагдаагийн тусгай баг томилогдсон байсан юм байлээ. За яагаад гэхээр гэрлүүн дайрч халтсан итгээд буцаж тэдэн дээр ирээд ажлаа дуусгах гэж оролдохгүй гэж бодож исэн. Харин хүүхдүүд нас барсны дараа бол тухайн тусгай багийнхан Эммагийн өрөөг хамгаалж орж гарч байгаа бүх хүмүүсийн үйлдэлийг хянаж эхэлсэн. За энэ үеэр бол Арбога хот даяар айдас давтаж хин нэгэн солиотой итгээд гадуур сул чөлөөтэй явж өөр айл руу бас нэвтэрч ахиж хэрэг үйлдэх вэ гэж айцгааж исэн. За тэрийгээ дагаад иргэдийн өдөр тутмын амьдрал бүрэн өөрчлөгдөж эхэлсэн. Хүмүүс гудамжаар зүгээр алхахаа болсон. За хүүхдүүд гадаа тоглохоо болсон. Бүх айл хаалгаа цонхоо өдөрт хид хідэн удаа шалгаж баталгаажуулдаг болсон. Цагдаа нар сүүлдээ бүхий л боломжуудыг ашиглахын тулд хөрш зэрэгэлдээ хотуудын цагдаа нартай хамтран ажиллахаар болоод хэрэг гарсан бүсийн бүх айлуудаар хаалгыг нь тогшөөж тухайн орой цэжигтэй хүн харсан эсэх, ямар нэг дуу чимээ сонссон эсэх, хэрэгтэй холбоотой ямар нэг мэдээлэл байгаа эсхийг лавлаж асуусан. Гэхдээ харамсалтай нь бол хинч цагдаа нарт хэрэгтэй мэдээлэл өгөөгүй. Дараа нь бол цагдаа нар зөвхөн Эммагийн байшингийн ойролцоох камеруудыг биш, бүс нутгийн бүхий л хяналтын камеруудыг шалгаж үзэхээр болсон. Бас үнэрч нохоо ашиглаад гудамж, булан тохой, хашаа, хогийн сав гэд хэрэг үйлдэж явах үеэр ашигласан байж болцошгүй зэвсгийг ч гэсэн давхар хайсан баг. Хяналтын камерт гэхдээ сэжигтэй зүйл огт анзаарагдаагүй. Үнэрч нохоож гэсэн ямар нэг зүйл олж чадаагүй. Дараа нь тэд бол Эммагийн байшин дотор илүү наривчлсан шинжилгээ хийхээр болоод шин зүйл бараг олдоогүй ч гэсэн гэр бүлийн гишүүдийнхээс өөр нэг жижигхэн гутлын мөрийг олж чадсан. Хэмжээнээс нь харах юм бол 10-аас 12 насны хүүхдийг эсвэл намхан нуруутай тийм эмэгтэй хүнийх байж магадгүй гэж тухайн гутлын мөрийг бол таамагласан. Тэдний хувьд тухайн гутлын мөр ямар нэг онцгой ач холбогдолтой зүйл биш. Сүүлийн өдрүүдэд гэрээр нь орж гарсан танил хүний уулмөр байж магадгүй гэж үзсэн. Өдөр хоног өнгөрөх тусам хэрэг улам бүр ойлгомжгүй нууцлаг болж Эмма ч гэсэн эмнэлэгт үхэл амьдралтайгаа тэмцэж маш хэцүү цаг хугацааг өнгөрүүлж исэн. Хэвлэл мэдээлэл хэргийг өдөр болгон сөхөөж, аюулгүй байдлын шинжээчид, бас мөрдөн байцаагчид телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож, мэрэгжлийн таамаг дүгнэлтэд бусадтай хуваалцж исэн. Тэгээ хүн болгон тоо томшгүй олон таамаг төвшүүлж исэн ч гэсэн мөрдөн байцаалтанд тус болох мэдээллийг бас л өгч чадаагүй маш тайван гэгддэг хотод ингэж айдас хүйдэст автуулж исэн хэрэг урд нь бол ерөөсөө гарч байгаагүй юм байна. Хүмүүсийн асууж байгаа ганц асуулт нь хэн ийм зүйл хийж чадах уу гэсэн асуулт байсан. Хэвлэл мэдээллийн бүхэл сувгуудаар цагдаа нар дамжуулж өчүүхөнж болтугай мэдээлэл байгаа бол холбогдохыг уриалж эцэст нь тэр нь
үр дүнгээ өгч нэг шинэ мэдээлэл гарч ирсэн. Эммагийн байшингийн хажуугаар 19 цагийн үед өнгөрч явсан нэг эрэгтэй цагдаа руу хандсан байгаа. За тухайн хүн хохирогчийн гэрийн уртлын явган хүний зам дээр битүү хар хувцастай малгай өмсцэн тэгээд гэрлүү явж орох хэсэгтээ нэлээд тийм эргэлзэж байгаа юм шиг байдалтай зогсож байсан хүнийг харсан гэж ярьсан. За тэгээ нөгөө хүн хэдэн минутын дараа супермаркет орж юм авчаад ойролцоогоор 10 минут орчмын дараа буцаад явж исэн чинь нөгөө хар хувцастай хүн Эммагийн гэрээс нь гараад машинд суугаад тэгээ маш хурдтай яваад өгсөн гэж ярьсан. Гэрчийн хэлснээр бол тэр бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн болохоор нүрийг нь бол ерөөсө харж чадаагүй. Машин нь бас ямар маркийн машин байсан гэдгийг нь ч гэсэн харж амжаагүй гэж ярьсан. Гэхдээ нэг чухал зүйл санаж ирсэн нь юу байсан гэхээр тухайн хүн нь эмэгтэй хүн байсан гэж хэлсэн. Ингээд энэ зүйл бол яахаарахгүй чухал мэдээлэл байсан. За цагдаа нар бол тэр цагаас хойш Эммагийн ойр хаваарх эмэгтэйчүүдийг шалгаж, нэрнүүдийг нь туулгаж, хаана байсан эсхийг нь нэгтэлж эхэлсэн. Ингээ байж тал эмнэлгээс таатай мэдээ дуулсан. За Эмма бол комын байдалтай байсан ч гэсэн баг зэргийн эерэг шинж тэмдэг үзүүлж эхэлсэн гэдгийг нь дуулгасан. Ингээд гэр бүлийнхэнд нь тэгээ бас эмчнэрийн хувьд ч гэсэн энэ нь бол маш том ахиц дэвшил байж чадсан. Ингэж хэрэг гарснаас хойш 10 хоногийн дараа буюу 3 сарын 27-нд эмч нар Эммаг комноос нь сэрэхээр шийдсэн. За тэгээд Эмма эцэст нь сэрсэн. Эхлээд тэр бол ярьж чадахгүй зөвхөн нүдээ хөдөлгөж эргэн тойрныхоо хүмүүсийг тэр бол таньжсэн. Түүнийг маш болгоомжтой асрах хэрэгтэйгээс гадна ямар ч нөхцөлд хүүхдүүдийн тухай хэсэг хугацаанд үннийг нь хэлэхгүй байхыг эмч нар сануулж хэлсэн. Тэгээд цагдаа болон эмч нар ямар ч байсан Эммаг сэрснээс хойш 3 хоног хүлээхээр болсон. За тэгээ 3 хоносны дараа мөрдөгчд түүний өрөөнд орж хит их ачаалал өгүүлгүйгээр ярилцахыг оролдож эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь тэр үеэр Эмма юу ч санахгүй байсан. За маш их тийм бодилсон, бас айсан харцтайгаар юу болсон, хүүхдүүд хаана байгаа юм бэ гэж дахин асууж исэн. Эмч нар түүнийг ийм байдалтай удаан байлгаж болохгүй гэдгийг ойлгоод түүний амьдралын хувьд хамгийн хүнд мэдээг хэлхээс өөр аргагүй болсон. Ингээд хөрхий 2 бяцхан хүүхэд нь хоёулаа нас барсан гэдгийг дуулгасан. Эмма бол мэдээж итгэхийг хүсээгүй. Энэ бүх зүйл зүгд биш үстэй гэж уйлж, гуйж, сэтгэл санааны байдал аимшигтай болж эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь бүх зүйл яг бодитоор болж өнгөрсөн учраас үнэнтэй нүүр тулахаас өөр арга байгаагүй. Өөрөө маш аимшигтай гэмтэл авцсан. Дээрэс нь ингээд 2 жоохон өвгөр нь нас барцсан. Энэ бүхнийг яаж давж гарахаа ойлгохгүй маш хэцүү байсан нь бол мэдээж. За тэгэж байж байгаад ашгүй 4 сарын 1-нд найдлага төрүүлэхээр зүйл болсон. За Эмма эцэст нь тэр шүн яг юу болсныг сансан. За тэгээ цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ эгчтэйгээ чатлаад байжсэн чинь хаалга тогшох чимээ сонсогдсон. За тэгээд хаалгаа тайлсан чинь хав хар хувцастай малгай өмссөн нэг хүн зогсож исэн. Тэгээд өөрийгөө Тина гэж хэлсэн. Эмма бүр юу ч ойлгохс хөөгүй байхад нь тэр эмэгтэй алхаар маш хүчтэй зөхөж эхэлсэн. Тэр даруйда Эмма ухаанд нь баларчсан байгаа. Ингээд энэ яриа бол түүний эргэж санаж чадсан цорын ганц зөвлөн байсан. Гэхдээ энэ яриа гэрлүүн дайрсан хүнийг эмэгтэй хүн байсан гэдгийг нь бүрэн баталж өгсөн. За дараа нь бол цагдаа нар түүнд сэжиглэжсэн эмэгтэйчүүдийн зургуудыг гихнээс нь дэлгэж үзүүлж эхэлсэн. За тэрэн донд бол Кристин Шүрер гэдэг нэртэй эмэгтэйн зураг байсан. За Эмма бол энэ эмэгтэйн зургийг харсан даруйдаа ямар ч эргэлзээгүй шууд зааж яг энэ эмэгтэй мөн тэр өдөр манай хаалгыг тогшсон хүн яг энэ хүн мөн байна гэж хэлсэн байгаа. Юу эмэгтэй яагаад ийм аимшигтай хэрэг үйлдэв гэсэн асуулт танд гарч ирж байгаа байх. Подкастын ивент итгэгч Skin Farm Clinic. Гоо сайхан арьс арчилгааны талаар хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл бол хаана, яаж, ямар эмчилгээ хийлэгвэл аюулгүй натурал үр дүнтэй байх вэ гэсэн асуулт байдаг. Skin Farm Clinic нь 2020 оноос хойш зөвхөн месийн бус гоо заслын натурал төрхийг хадгалсан эмчилгээгээр дагнаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зорилго нь таны төрхийг өөрчлөх биш, харин урт хугацаанд эрүүл, тойлохоор залуухан харагдуулахад оршдог. Одоо Skin Farm Clinic манд маш гоё giveaway зарласан байгаа юм билээ. Сэвх нөсөө толгой арилгахыг хүсэж байгаа хүмүүст зориулаад 2 Азтан тус бүр 5,500,000 төгрөгийн эмчилгээний эрхийн эзэн болох юм байна. Азтанг 26 оны 1 сарын 1-нд тодруулах юм байна.
Giveaway-д яаж оролцох болон бусад дэлгэрэнгүй мэдээллийн линкийг description хэсэгт оруулъя. Бүгдээрэнд нь аз хүсье. Подкастын ивент итгэгч Skin Farm Clinic. За тэгэхээр Кристин Шүрер гэх эмэгтэй Германд төрсөн. За хэрэг гарах үеэр тэр бол 31 настай байсан. Бага нас нь одоо нэлээд асуудалтай өссөн. 11 настай байхад нь аав нь гэр бүлээ орхиж явсан нь Кристинд бол нэлээд хүчтэй нөлөөлсөн хэцүү явдал болж исэн юм байна. За энэ эмэгтэй бол энд тэнд янз бүрийн ажил хийж амьдарч исэн. Нэлээд хөдөлгөөнтэй Нью-Йоркт амьдарч исэн. Грект бас ажиллаж исэн. Археологийн малталтанд хүртэл оролцож исэн, зочид буудалд ч гэсэн ажиллаж исэн гэх мэт нэг газраа ер нь одоо удаан тогтож чаддаггүй, үргэлж шинэ газар, шинэ зүйл хүсдэг тийм нэг эмэгтэй юм байна. Түүнийг мэддэг хүмүүс нь мэдлэг боловсралтай, адал явдалд дуртай гэж тодорхойлсон боловч за хувь хүнийх нь характер бас нэлээд тийм эзэрхүү зантай, хин нэгнийг хяналтандаа байлгах дуртай, дургууг нь хүргэх юм бол хариугаа заавал авдаг тийм зан нуугдчихсэн. Ирчүүдтэй харилцах байдал нь ерөнхийдөө ээжлэвтээр за ямар нэг залуутай романс үүсгэх юм бол маш хүчтэй дурлаж, хурдан өрнөөж, дандаа л муухагаар төгсдөг байсан. Хин нэгэнтэй ерөөсөө эрүүл харилцаа тогтоож чаддаггүй байсан. За өөрөөс нь татгалцахыг төвчж чаддаггүй. Тэгээ яг энэ зан чанарыг нь мэрэгжилтнүүд аав нь хаяж явснаас үүдэлтэй сэтгэл зүйн шарах гэж дүгнсэн. Кристин 2006 оны 8 сард Грект ажиллаж байх үеэрээ нэг швед залуутай танилцсан нь Торн Хелберг байсан. Нөгөө Эммагийн сүйт гарахуу болсон Торн Хелберг мөн байсан. За тухайн үед бол Торн Грект одоо очиж амарч аялаж явж агаад тэгээд Кристиний ажиллаж исэн зочид буудалд нь байрлаж исэн юм байна. За тэгээд энэ хоёр хүн маш хурдан дотносож тэдний романс 5 хоног үргэлж исэн. За тэгээд амралтан дуусч Торн бол Швед рүүгээ буутсан. Гэхдээ буутсан ч гэсэн тэр хоёр бол холын зайнаас хэсэг хугацаанд харилцаагаа үргэлжлүүлсэн. Кристин ухаан алдтлаа Торнд дуурлсан. За тэгээд ч хоол газар хоёр талд байхыг тэр бол хүсээгүй. Нэг л өдөр Торнд ерөөсөө огт хэлэхгүйгээр Швед рүү нисээд очсон байна. Яг үнэндээ Торн болохоор Кристиныг хүлээгээгүй байсан. Тэгээ гинэт хүрээд ирэхээр нь одоо сандраад яахаа мэдэхгүй мэдээж одоо эмэгтэй хүн ингээд хаах болоос хүрээд ирж байгаа болохоор аль болох ээлдэг байх гэж хичээгээд тэгээд өөрийнхөө гэртээ байлгахаар болсон юм байна. Торн яг нэг тийм дурлсан энэ төр бол биш. Зүгээр л одоо аялал амралтын үеэр зугаатай байж байгаа л бутсан байгаа эндээс нь харахад. За тэгэл нөгөөд чинь удаачгүй өөрийнхөө жинхэнэ ааш цан харуулж Торн бол яг үнэндээ энэ эмэгтэй бодсноос нь шал өөр хүн байна гэдгийг нь ойлгосон. Ер нь нэг тийм ядаргаатай байнга одоо хяндаг, жижигхэн асуудал дээр хэрүүлүүддэг, хитрхи олон юм шаарддаг болж эхэлсэн. За ингээд энэ хоёр хүний харилцаа эхлээд удаачгүй байхад ийм хачин зүйлүүд ажиглагдаж 5 сар гарan харилцаатай байсны эцэст Торн бол энэ бүхнийг дуусгахаар шийдсэн. За тэгсэн чинь нөгөөх нь галзууртлаа уурлаж, уг нь бол Кристин Герман руугаа буцсан. За тэндээ асуудлаа шийдчихэд буцаж Швед рүү очоод Торнтой хамт амьдрах төлөвлөгөөтэй байсан юм байна. Тэгээ уцаар ярьж явах үеэрээ ер нь чи буцаж ирээд хэрэггүй харилцаагаа ингээд дуусгая гэж хэлсэн чинь нөгөөх нь салахгүй гүрийхээр шийдсэн. Тэгээ араас нь бүр тасралтгүй мессеж бичээд Торн бүр сүүлдээ блоклоод дугаарыг нь бас блоклоод Кристин шин дугаар авч залгаад мессеж бичээд сүүлдээ Торн бол өөрөө утасны дугаараа солихоор болсон. Тэгээ нөгөөдөг чи ямар дугаартайг нь мэдэхгүй болохоор бүр шуудангаар ил захтал явуулж захиандаа буцаж нийлхий надад боломж олгооч гэж гуйж хайртай гэдгийг бичсэн байсан. Торн бол аль хэдийнэ өөр хүнтэй романс үүсгээд эхэлсэн байхад хүртэл буцаж нийлхийн тулд Кристин бүр цөхрөнгөө барсан байгаа. 2007 оны 3 сард Кристин бол ахаал урдчилж мэдэгдэлгүйгээр Шведэд яваад ицсэн. Тэгснээ Торныг хамт хоолнд орё гэж чатгсан. За яг үнэндээ Торны хувьд бол тэдний хооронд одоо юу ч байхгүй. Тэгээ яг удаан хугацаанд холбоо бариагүй байжгаад гинэт хүрээд ирсэн болохоор одоо бандсан уу яасан хамт хооллохоор болсон. Уулзахдаа энэ удаад бол зүгээр л найзын хуваар уулзж байгаа шүү гэж ойлгуулсан. Кристин гаднаа зөвшөөрч байгаа юм шиг царайлж исэн мөртлөө оройн хоолоо идэж дуусгачаад тэгээд ахаал хамт байхыг хүсэж байгаа талаараа ярьж бидний харилцаагаа аварч үлдэх хамгийн сүүлчийн боломж энэ гэж хүртэл хэлсэн байгаа. Торн бол ахаад хамт байх бодлого намайг чи марцтан дээрээ гэж үннээ хэлж яг энэ үеэр Торн болохоор Эмматай танилцсан. Тэгээ харилцаа нь яг эхэлжсэн гэж зарим их сурвалж дээр бичсэн байсан. Нөгөөх чинь татгалцсан хариунд дотроо багтартлаа
ууралж исэн ч гэсэн гаднаа бол маш энгийн даруухан юм шиг царайлаад тэгээ тэр өдөр бол дууссан ба. Тэгсэн чинь маргааш нь нөгөөх чинь Торн руу залгаад би замаа алдаад төрчлөө гэж хэлсэн. За тэгээд Торн өөрөө одоо хотоо сайн мэддэг болохоор яг уу туслах гад очисон чинь нөгөөх чинь машин дотор ухаангүй хөвтчихсэн. Торн бол өөртөө буцаж нийлэхгүй гэсэн болохоор их хэмжээний эм уугаад амиа хорлохыг оролцсон байсан. За тэгээ нөгөөх их чинь эмнэлэг рүү хүргээд биеийн байдал нь арай дээрцсэний дараа Германд байдаг одоо эцэг эхийнх нь гэрт нь хүргэж өгөөд бүх зүйлийг тайлбарлаж эрүүл мэндийн тусламж хэрэгтэй гэдгийг нь ч гэсэн хэлсэн. За ганцаараа ингэ үлдээгээд хаяад явах хэцүү байсан болохоор уг нь бол сэтгэл гаргаад тэр хүртэл явсан баг. Ингэж явах тэгээд оройны хоолнд орох уг нь ямар ч хэрэггүй байсан гэдгийг Торн тэр үедээ мдээгүй. Тухайн үед Кристиныг 3-7 хоног сэтгцэн эмнэлэгт хэвтүүлээд за тэгэж хэвтсэн ч гэсэн юу ч баг өөрчлөгдөөгүй. За тэгээд дараа нь 2007 оны сүүлээр нөгөөх чинь Шведэд суурьшиж амьдрах шийдвэрийг бол гаргасан. За тэгчээд Стокгольмд амьдарч эхэлсэн юм байна. Торн бол тэр талаар огт мэдээгүй. 2008 оны 2 сард нөгөөх чинь Торныг олж хурж ирээд тэгээд нэг шоконд оруулахар зүйлийг бол хэлсэн. За тэр нь юу байсан гэсэн чинь би чамаас хүүхэдтэй болцсон хоёулаа харилцаатай байх үеэр би жирэмсэн бодоод сэтгэл санааны асуудал тэгээд салтаас бас болоод хүүхдээ өөр хүн өрчлүүлсэн гэж ярьсан. Торны хувьд бол энэ бүх зүйл маш утгагүй санагдчихсэн. За хугацааг нь ингээд тооцоод үзэхээр жирэмслэх, төрөх хугацаа нь огт таарахгүй байсан. Угаасаа худлаа ярьж байгааг нь ч гэсэн тэр бол мэдчихсэн. За тэгээ төрсөн өдөр нь хизээ ингээд дэлгэрэнгүй мэдээлэл асуусан чинь ярианаас нь бултаад асуултыг нь өөр тийш нь эргүүлээд энэ тийм чухал бишээ гэх мэт хачаа хачин зүйлийг ярьж исэн. Худлаа гэдгийг мэдчихэд хахад хүртэл нөгөөх нь ярихаа бүр зогсоогоогүй. Тэгчээд хүүхэд нь удамшлын цусны өвчтөй өргөж авсан эцэг гэх нь ямар ч цаг үед Торн руу холбоо барьж магадгүй шүү гэж сүрдүүлсэн байна. Тухайн үед Торн бол Эмматай тэгээд 2 хүүхэдтэй хамт амьдарч исэн. Гэхдээ яг хоо Кристин гээд эмэгтэй талаар Эммад нууж хаалгүй бүгдийг нь ярьсан байсан. Тэгээ сүүлд тэр хүүхэдтэй болоод өөр хүнд өргүүлсэн гэсэн яриаг бас сонсчоод зохиогод ярьсан юм биш үү ч гэж Торнд одоо Эмма хэлсэн байгаа. Торн хүүхэд нь хаан төрсөн за эсвэл эмнэлгийнх нь нэр хүүхдийн бүртгэл бас ядаж ингээд бичлэг энэ төр байгаа үгүйг нь асуусан чинь бас л энэ тийм ч чухал зүйл бишээ гэж ярьсаар байсан. За тэгээ яг хуу буцаж нийлэх санаатай ийм баахан эли балаа юм ярьж гин гэж угаасаа бодож исэн болохоор холбоогоо бүр бүсэн таслахаар шийдсэн. Тэгээ нөгөөх чинь Кристинд хандаад энэ харилцаа одоо ингээд дуусах ёстой. Би өөр амьдрал ингээд зохиоцсон шинэ гэр бүлтэй болсон гэдгийг бол үннээр нь хэлсэн. Тэгэж ярахт нь гаднаа зүгээр юм шиг харагдчихсэн мөртлөө дотроо яг хүчээсэн юм шиг байна. Тэр үеэс эхлээд бол Кристинд өшөө авах санаа төрж эхэлсэн. Торн сүүлд цагдаа дээр мэдүүлэг өгөх үеэрээ сэтгэл санааны хувьд маш тогтворгүй нэг эмэгтэй байгаа. Миний хуучин найз бүсгүй байсан эмэгтэй гэж бол ярьж исэн юм байна. За тэр үеэс бол цагдаа нар Кристиныг анх мэдэж авч исэн ч гэсэн тийм аимшигтай хэргийг одоо эмэгтэй хүн хийсэн гэж огт бодоогүй. Тэгээ сүүлд сэжигтэнд эмэгтэй хүн байх магадлал өндөр гэсэн гэрчийн мэдүүлгийн дараа Кристиний нэрийг дахиж сөхөж гаргаж ирсэн. Кристин зарим нэг талаараа асуудалтай гэдгийг Торн мэддэг байсан ч гэсэн бүр арайч ийм зүйл хийхээр аюултай хүн гэж огт төсөөлөөгүй. Ахиж өрөөсөө холбогдоогүй, сургаггүй болцсон болохоор аль хэдийнэ одоо Герман руугаа буцсан гэж бодчихсон. За тэгсэн чинь нөгөөх чинь Шведэд амьдарсан хിവэрээ тэгээ бүр өшөө авах талаар бодоод явж исэн болж таарсан. Ингээд хожим нь Эмма Комносоос ирснээс 4 хоногийн дараа Кристинийг таньсан явдал нь бүх зүйлийг өөрчилж тодорхой болгож өгсөн. За ингээд цагдаа нар Кристин Шүрер гэх эмэгтэйг шалгаж эхэлсэн юм байна. За энэ эмэгтэйг амьд үлдсэн цорын ганц гэрч таньсан талаарх мэдээ Швед улс даяар маш хурдан тарж хэвлэл мэдээлэл энэ тухай бичиж олон хүн энэ аимшигтай хэргийг эмэгтэй хүн үйлдсэн гэдгийг сонсоод цочирдчихсэн ч гэсэн эцэстээ тэр баригдсан гэдгийг нь мэдээд баярлаж хүлээж авсан. Кристинийг бол удалгүй Германд баривчлаад Швед рүү шилжүүлж авчирсан юм байна. За тэгээд анхны мэдүүлэгтээ тэр бол бүх зүйлийг угүйсгэж энэ хэрэгт ямар ч холбоо хамаарал байхгүй гэж мэдэгдсэн. Цагдаа нар түүний Шведэд амьдарч байсан орон сууцанд нэгжлэг хийж, хувцас, гар утас
эд зүйлс гээд хамгийн чухал нь бол түүний лаптопыг нь ямартаач олж гартаа оруулж чадсан. Хувцснууд дунд нь хэрэг гарсан шүн өмсөд явж исэн байж болзошгүй хар хөрм олдсон. За тэрийг нь шинжилгээнд явуулсан чинь цус, үүс, ДНХ-ийн ямар ч уул мөр бол илрээгүй. За тэгээ цагдаа нарын үзснээр бол уг нь тухайн одоо хөрм яг хэрэг хийх үед өмссөн хувцс нь мөн байх юм бол их хэмжээний цус нэвчсэн байх ёстой. За магадгүй тэр дараа нь зүгээр нэг угаах биш, бүр яаж ч нарийн шалгаад цус илрэхгүй болтол нь цэвэрлсэн байж магадгүй гэж үзсэн. За түүний лаптоп дотроос харин нэлээд олон зүйлийг цагдаа нар олж чадсан юм байлээ. За Кристины гин буруутайг нотлох маш олон материалуудыг тэд бол лаптопноос нь олсон. За Эмма болон түүний хүүхдүүдийн маш олон зургууд, тэдний гэр доторх өрөөнүүдийн байрлалын нэрвжилсэн зураг, доторх зохион байгуулалтын талаар тэмдэглэлүүд, Эммагийн сошиал хуудасуудаар олон удаа орсон түүхүүд, хийсэн гэмт хэрэгээ хэрхэн далдлах уу гэсэн маш олон хайлтууд хийсэн нь илэрсэн. Сүүлдээ өшөө авна гэдэгтээ энэ эмэгтэй бол донтоод бүгдийг урьдчилан төлөвлөсөн гэдгийг нь харуулж исэн. За орон сууцнаас нь олдсон өдрийн тэмдэглэл дотор нь Эмма болон хүүхдүүдийг нь үзэн ядсан бичвэрүүд, гэрийнх нь хаяг, за хүүхдүүдийн өдөр тутмын хуваар, Торн болон Эммагийн одоо ажилдаа ирж буцах хуваар гэх мэт нарийн мэдээллүүдийг бараг өдөр болгон шахуу тэмдэглээд бичсэн байсан. Тэрнээс гадна Кристины байрнаас олдсон нэг гутал нь хэргийн газарт олдсон гутлын мөртөө яг тохирч исэн. Бас яг хэрэг гарсан өдөр Кристин Арбога хотын төвөр замын хяналтын камерт ирж бас буцаж байгаа гэдэг нь бичигдээд үлдсэн байсан. За ингээд энэ бүх хангалттай нотлохоонууд дээр нь нэмээд Эммагийн гэрчилсэн явдал бүх зүйлийг бол маш тодорхой болгож өгсөн. За Кристин бол эсэргүүцээд ч нэмэргүй байхаар болсон. За тэгээ шүүх хурал бол эхэлсэн. Хэрэг гарснаас хойш 3 сарын дараа 2008 оны 7 сарын 29-нд шүүх хурал нь эхэлж шүүх танхимд сууж исэн хүн болгон Кристины гаргасан зан аваар байгаа байдлыг нь хараад шоконд орсон. Тэр бол хийсэн хэрэгтэй ямар ч гэмшсэн шинжгүй, хэргийн үр дагавар ямар аимшигтай байсанд ч гэсэн санаа зовхгүй, танхимд байсан хүмүүс рүү гараараа дааллаж, инээмсэглэж, эрүүл галзуунд мэддэхгүй авир гаргасан. Прокурор хэргийн газрын аимшигтай зургуудыг дэлгэцээр харуулхад Кристин бүр чанга инээж эхэлсэн. За ямар сайндаа хүмүүс түүнийг одоо эрүүл биш, сэтгцийн хувьд асуудалтай гэж бүгд ботсон байгаа. За тэгээд энэ нэг аимшигын үйлдэлийг нь Кристины өмгөөлөгч нь овжноор ашиглаж, тэгээ үйлчлүүлэгчийнхээ сэтгцийн байдалд нь үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэдгээ ол хэлсэн. Тэгээд ч манай үйлчлүүлэгч урд нь амиа хорлох, оролдлого хийж сэтгцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжсэн гэдгийг нь бас дурдсан. За уг нь бол шүүх хурал болохоос ч өмнө цагдаа нар түүнийг шинжилгээнд хамруулахыг оролцсон ч гэсэн Кристин өөрөө татгалцсан болохоор тухайн үед хийх боломжгүй байсан юм байна. За тэгээд шинжилгээ амартаач хийгдсэн. За тэгээ хамгийн хачирхалтай нь юу байсан гэхээр Кристин гэх эмэгтэй бүрэн ухаан мэдрэлтэй, эрүүл. За тэгээ хийсэн бүх зүйлийнхээ утга учирыг 100% одоо бүрэн ойлгох чадвартай хүн гэсэн дүгнэлт гарсан юм байна. Шүүх хурал үргэлжилж нотлохоонууд нь овоорсоор байсан ч гэсэн Кристин бол бүх зүйлийг үгүйсгэж, өөрийгөө гимзэмгүй гэж мэдүүлсээр байсан. Нэг ч удаа бол хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөөгүй. За тэгээ түүний өмгөөллийн багийн зүгээс болохоор хэргийн газарт Кристин байсан гэдгийг нотлох ДНХ байхгүй, хувцснаас нь хохирогчийн цус гэх уулмөр олдоогүй, аллах хийхэд ашигласан зэвсэг олдоогүй гэсэн шалтгаанаар цуглуулсан бүх нотлохоонуудыг буруутайг нь нотлоход хангалтгүй гэж ойлгуулахыг оролдож исэн. Гэхдээ прокурор нэг чухал гэрчээг авчирч чадсан байсан. За тэр хүн нь болохоор Шведэд Кристинтэй хамт байр түрээсэлж амьдарч исэн эмэгтэй байсан. За тэгээ тэр гэрч эмэгтэй бол ярихдаа миний багчны хайрцаг дотор нэг алах байдаг байсан. Нэг удаа хэрэгтэй болоод авах гэсэн чинь алга болсон байсан. Байрны булан тохой бүрээр хайсан ч олдоогүй. Кристинээс асуусан чинь би мэдгүй гэж хэлсэн. Хамгийн гол нь яг хэрэг гарах үеэр тэр алах нь алга болсон гэж тухайн гэрч эмэгтэй ярьсан байна. За ингээ энэ яриан дээр үндэслээд алга үйлдэх үеэр алах ашигласан гэсэн дүгнэлтийг бол танилцуулсан. За ерөнхийдөө Кристиныг буруутгахад дараах одоо зүйлүүдийг нэгтгэж баримт болгож тавьсан юм байна. За нэгдүгээрт болохоор амьд үлдсэн гэрч буюу Эммагийн гэрчилсэн яриа. Хоёрдугаарт болохоор Кристинтэй хамт амьдарч исэн эмэгтэй мэдүүлэг. За гуравдугаарт нь Эммагийн гэрийн ойролцоо явж байгаад харсан гэх гэрч эрэхтэй
За дөрөвт нь болохоор Кристиний лаптоп доторх хайлтууд. 5 дугаарт нь болохоор арбогад ирж байгаа бас буцаж байгаа камерын бичлэг. 6 дугаарт нь хэргийн газарт олцсон гутлын мөр яг таарсан гэд энэ бүхэн бол хамгийн гол буруутайг нь нотлох зүйлүүд байсан. За прокурор болохоор энэ бүх нотлохоог нэг бүрчлэн танилцуулж зураг, баримт, түүхүүдийг бол шүүх танхимд дэлгэж харуулсан. За бас нэг нэмэлт зүйл нь юу байсан гэсэн чинь хэргийн талаар тимч сайн санахгүй байсан Эмма шүүх танхимд Кристинийг дахиж харангуйтаа тэр оройны аимшигтай дурсамжууд нь эргээд сэргэж эхэлсэн. Эмма тэр орой яаж халдлагад өртсөн, унчаад дараа нь яаж босхийг оролцсон, тэрхэн агшинд Кристин Эммаг яаж дахин зогчижсэн гихмэд ахиж бодохыг ч хүсмээргүй тэр бүх зүйлийг сансан байгаа. Эмма эцэст нь хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байх нь хамгийн аимшигтай тамшиг байсан гэж хэлсэн байдаг. За ингээд шүүхийн шийдвэр гарах цаг бол болсон. За ийм их гэрчийн мэдүүлгүүд бодит нотлохоо баримтын өмнө бол хинт ч эргэлзэх зүйл үлдээгүй. Тангарахтны шүүгчид бүгд Кристин Шүрер гэх эмэгтэйг бүх зүйл ангид буруутай гэж нэгэн дуугаар бол зэрэг шийдвэрийг бол гаргасан байдаг. За ингээд эцэст нь түүнд бол бүх насаараа шоронд суух ял оноос юм байна. За бас дээрэс нь Эммад нөхөн төлбөр болгож 100,000 крон төлөх шийдвэр гарсан. За энэ нь болохоор одоогийн ханшаар бол $10,000 тэнцэх хэмжээний мөнгө юм байлаа. Кристиний өмгөөллийн баг давж залтхийг оролцсон ч гэсэн шүүх бол тэдний хүсэлтийг хүлээж авалгүй татгалцсан. Ингээд 2012 оны 3 сард Кристин ялаа эдлэхээр Германы Вехтер гээд хотын эмэгтэйчүүдийн 20 анги руу шилжүүлэгдсэн. Харин Эммагийн хувьд эдгэрэх явц нь маш удаан, өвчин шаналлтай нэлээд удсан. Тэгээ ер нь бол биеийн шарах хизээ нэг өдөр эдгэж болдог ч гэсэн сэтгэлийн шарах хизээч арилахгүй үлддэг. Торн бол түүнийг бүх талаар дэмжиж, байнга хажууд нь байж, цаг хугацаа өнгөрч, амьдрал нь аажмаар буцаад сэргэж эхэлсэн. Николас гээд нөгөө Эммагийн хуучин нөхрийн хувьд бас л одоо 2 хүүхдээ алдсан эцэг хүн нэг хэсэг бас л хэцүү байжгаад сүүлд бол дахиж хүнтэй гэрлээд нэг охинтой болсон юм байна. За 2010 онд Эмма Торн 2 гэрлээд дараа нь бол 2 хөөрхөн хүүхэдтэй болсон юм байна. Ингээд алхамаар баг-багаар олон жилийн шархаа нэмгээлж энэ гэр бүл амьдралаа дахиад босгож чадсан түүхтэй юм байна. За ингээд ийм нэг маш аимшигтай, харамсалтай хэрэг байна. Эрэгтэй хүнээс олж хорвоо ертөнцөд ингээд сүрэх гэж байгаа юм шиг хүн үгүй гэж одоо хилээд ахад ойлгодоггүй. Нэг гэр бүлийн 3 хүнийг алахын тулд төлөвлөж исэн гэхээр толгой нь одоо бүр яаж ирэхээр ийм бодоо байж дээ. Ер нь ингээд хүүхэд хохирсон гэмт хэрэгүүдийг сонсоход бас ярахад одоо маш хэцүү байдаг. За Эмма гээд эмэгтэй нь туулсан зүйлийг төсөөлөхөд ч гэсэн амар санагдаж байна. Цаг хугацаа өнгөрөөд олон жил болсон ч гэсэн мартаж чадахгүй амар зүйлийг туулаад эцэст нь өөрөө амьд үлдээж амьдралаа цааш нь авч явахыг хичээсэн нь бас их бахархмаар тийм хүчтэй эмэгтэй шиг санагдлаа. Өнөөдөр бас нэлээд дарк сэдв та бүхэнд ярьчлаа. Ингээд дугаараа энэ хүртэл сонссон бол улаан өнгийн зүрх комент хэсэгт үлдээгээрэй. Улаан зүрх дандаа үлдээдэг бүх сонсогчдоо хардаг шүү. За эрг сүрэг комментуудыг бүгдийг бас уншдаг. Тэгээ та бүхэн комент хэсэгт өөрсдийн сэтгэлдээ бичихтэй соёлтой болгосон байгаарай гэж хүсье. За ингээд бүгдээрээ амралтын өдрөө ая тутай сайхан өнгөрүүлээрэй. Та бүхэндээ сэтгэл зүйн амар амгалан хүсье. Гадагшаа гарахдаа дулаан хувцлаарай. Хэдүүлээ эрх мэгмар гайрагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.